За нэгдүгээрт энэ дөнгөж сая тараагдлаа. Танилцах боломж олгосонгүй. Хоёрдугаарт энэ хаанаас орж ирж байгаа тайлан бэ? Тогтоол вэ? Ажлын хэсэг хуралдаагүй. Энэ золж яргал гэдэг хүн өөрөө оруулж ирж байгаа тайлан уу? Би энэ асуудлуудыг сонсгол хийж байгаа асуудлыг ерөөсөө үгүйсэхгүй байна. Ном журмаар нь хиймээр байна золоо. Чи ашиг сонирхлын зөрчилтөө хүмүүсүүдээр шинжээчээр тавьчаад зориуд худалдаг үлд гаргаад ингээл байж байгаа. Зөв үнээр гаргаад ингээл явчихал байсан асуудал. Заавал тэр тендерт нь орж унсан үнээр шинжээч хийлгээд ингээд ийм юмар явж болохгүй байхгүй да. Нэгдүгээрт. За хоёрдугаарт одоо энэ асуудлуудыг бас гишүүдийн хэлээд байгаа зүйлийг ойлгоо. Ерөн яах гэдэг бол зөвхөн нийслэл зориулж гарга. Би тэгээд энэ төсвийн бодлого дээр төсвийн орлогын хуваарлалт, зарлагын одоо тэр боломжуудыг одоо зохистой хэмжээнд байлгахын асуудал дээр хүн амын тоогоо бодоорой. Анх эний чинь ингэж л явсан. Улаанбаатар угаасаа аж ахуйн нэгжийн төвлөрөл байгаад хүн амын 50% байгаа шүү. Энэ хэмжээгээр угаасаа л тодорхой хэмжээний орлого төсөв нь ингэж томорч ирнэ. Энэ аж ахуйн нэгжийн орлогын албан татварын буцаалт 40%, хүн амын орлогын татвар чи энд орж ирж байгаа үстэй. Хүн амынхаа тоогоор угаасаа л явж байгаа. Тэгээ бүгдийг нь улсын төсөв хурааж аваад энэ асуудлыг шийдвэрлэхгүй 21 аймаг тараах юм бол энэ Улаанбаатарын зовлон чинь 30 жилийн зовлон чи дахиад 60 жилийн зовлон болно шүү. Ийм их амархан юм яриад байгаа байхгүй. Үндэ хэлгээд улсын төсвөөс нийслэлийн бүрдүүлсэн орлогын ерөөсөө 7%-ийг өгдөг гэсэн шүү дээ. Тэгээ урсгал зардалтаар таалдаг гэсэн. Тэгээ одоо ийм зүйлүүдийг эргэж утсан орон нутаг ерөөсөө юу ч хэрэгжүүлж болохгүй гэх юм бол одоо хэцүү юм да. Би одоо гүн төвшин гишүүний хэлээд байгаа зарчим бол зөв шүү. Юмны баланс олох. Тэгэхээр энэ дээрээ бас анхаараач. Тэгээ ерөн аливаа асуудал дээр тэр хүн амын төрийн үйлчилгээ хүн амд иргэдтэй зориулж байгаа бол иргэдийн бас тооноосоо шалтгаалж энэ төсвийн бодлого чи явах ёстой шүү. Энийг одоо ингээд энэ зол жаргал гэдэг хүн үүсгэсэн ингээд авчиж байгаа байхгүй. Тэгээ хоёрдугаарт энэ зориуд дээр ашиг сонирхсны хүмүүсүүдийг шинжээч оруулж ирлээ. Тайлан мэдээгээ гаргаагүй байжод баримтын өрцөн зурагтаар яриа сууж байгаа. Энийг тодорхой процесстэй байдэн шүү зол жаргалаа. Чи Иесус алхам тутамдаа хууль зөрчиж байгаа. Энэ мэдээлэл нуугаад ах юм байхгүй бүгдийг тавих хэрэгтэй. Гэхдээ чи одоогоор ингэж хувийн зорилгоор ашаа телевизээр харуулж болдоггүй. Чи хууль зөрчөөд байна. Чи ажлын хэсгийг хуралдуулаагүй. Энэ ажлын хэсгийн хуралдуулаагүй байж тайлан хаанаас орж ирсэн. Одоо тэгвэл ажлын хэсгийн санал дүгнэлтээр бүр гарын үсэг зураач юм уу хуралдсан тэр протоколыг олоод ир. Байхгүй шүү дээ. Хаана вэ? За ийм юмыг Наранбаатар дарга яг хилцүүлвэл та өөрөө дэг зөрчиж үндсэн хуулийн цэцтэр дуудагданаа. Энийг даруй зогсоогоо зол жаргал өнөөдөртөө багтаага тэр ажлын хэсэг энэ тэрэ хуралдуулаа. Чи ингэж хууль зөрчиж болохгүй зөө. Би одоо за 1 минут нэмэх хүч. Тэг хариулахад бэлдэж байгаа ч. Орон нутаг хизээж төсвийн хуулиар алдагтай төсөв батлах боломжгүй байгаа. Яагаад алдагдaltaйг худлаа яриад байгаа юм бэ? Энэ тохируулах чи 11 оноос хойш явж байгаа. Үнэхээр тэр өмнө жил зарцуулаагүй юмнуудыг асуудал байсан бол энийг зөв тайлбарлаа. 21 аймаг болоод нийслэл ямар ч алдагдaltaгүй байгаа. Дээрээс нь 28 их 80 төгрөгийн төсөв хэрэгжүүлэгчийг айлгаад байгаа болгож эн чинь том төслүүдийн үед бэлтгэл үе шатаараа аль нь ямар үе шатаа явах гээд энэ жилийнхаа төсвийн ачаалт хуваагдал явна. Тэгээ би энийг бол зориулах чагаа зөвхөн нийслэлд гаргаарай. Тэгэхгүй бол одоо дараагийн энэ сайн юу гэдэг юм уу? Дорногоо байд юм уу? Өмнөгөө байд юм уу? Эрдэнэт орхон байд юм уу? Эднүр чи ингээд бүх юм зогсох гээд шүү. Би нийслэлийг хамгаалаад байгаа юм шиг. Энэ орон нутагт бас юмыг хийж одоо хариуцуулаад хийлгэж сурах хэрэгтэй. Тийм учраас энийг одоо шулуухан дээр зарим зүйлүүдэд одоо ингэж гаргаа. Тэгээ яагаад алдагдaltaй гэж худлаа ингэж мессеж өгöd байгаа юм бэ? Зүгээр зохистой харьцааны асуудлыг бол хинч үүсгэв шүү дээ. Яагаад За зол жаргал гişүн эхлээд дараа нь сангийн яа. За сонсгол 2 өдөр болж өнгөрсөн сонсголын бэлтгэл ажлыг төсвийн байнгын хорооноос тогтоолоор томилогдсон ажлын хэсэг амжилттай хийж гүйцэтгсэн. Ажлын хэсгийн ажил бол дууссан. Сонсголын бэлтгэл ажлын хүрээнд шинжээч нарыг төсвийн байнгын хорооны хурлын тогтоолоор томилж ажилд оруулсан. Шинжээч нар ажиллаа хийсэн. Би бол амжилттай хийсэн гэж үзэж байгаа. Шинжээч гэдэг бол мэдээллийн нэг л их үүсвэр. Шинжээч энэ талд иргэд энд төрийн байгууллагууд тэгээ улсын их хурлын гишүүд. Тэгэхээр ингээд өөр өөрийнхөө өнцгөр бүгд үзэл бодол байр суурь мэдээлэлээ хуваалцсан.
хин нэгэн хүний хэлсэн үгээр бүх асуудлыг одоо нэг ийм туйлын үний юмаа гэж хэлэх зорилго шинжээчж байхгүй, энэ сонсголж байхгүй. Хамгийн гол нь хүмүүст мэдээллийг нь бүгдийг нь хүргэх ёстой. Хүргэсэн мэдээлэл нь миний одоо бүх бас сэтгэл үнэмшлэр бол үнэн байсан, зөв байсан, олж авах боломжтой бүх мэдээллийг богино хугацаанд аль болохоор бүрэн дүүрээ олж авч, амжаагаагүй нь араас нь бас олж авч олон нийтэд хүргэсэн байгаа. За энэ өнөөдрийн тов хурлын хувьд бол улсын их хурлын даргын дэргэдэх зөвлөлөөр авч хилцээд тогтоолын төслийг өнөөдөр хилэлцэхээр баасан гарагт хэрвээ төсвийн байнгын хороогоор дэмжигдвэл улсын их хурлын нэгдсэн чуулганы нэгдсэн хурлаа хилэлцэхээр даргын зөвлөлийн тов дараалалд орсон байгаа. За ингээд энэ тайланг бол улсын их хурлын тамгын газар хяналт шинжилгээний хэлтэс төсвийн байнгын хороо ингээд ажлын албаны хүрээнд сонсгол дараглагчийн оролцоотойгоор боловсруулсан. Бүх зүйл хуулийн дагуу явж байгаа ш. За сангийн эндрийн микрофоноор. За сангийн санжаад орж. За одоо манай улс бол төсвийн хувьд бол мөнгөн суурьтай төсөв явж байгаа. Тухайн жилдээ олсон орлого нэг талтай байгаад нөгөө талдаа гарч байгаа зарлага тавиад хэрвээ олж байгаа орлогоосоо зарлаханд авсан байх бол энийг алдагдлаа гэж нэрлэдэг. Нийслэлийн хувьд болон одоо орон нутгийн хувьд бол хуулийн ямар заалт үйлчилж байна гэхээр одоо төсвийн хуулийн 57.2 дээр алдагдлгүй төсөв батална гэсэн заалт байна. Доор нь бол яг дараалал 57.3 дээр юу гэж заасан байна гэхээр урд оны үлдэгдлээс санхүүжүүлэх зарлагыг бас нэмэгдүүлж одоо зарцуулж болно гэдэг ийм агуулгатай заалт байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл 2025 оны одоо орлогыг олдсон орлого зарлагаар нь ингээд тооцож гаргаж ирчихэд 25 оны орлогоогоо дахиад 26 онд орлого гэж дахиж 2 удаа бүртгэдэггүй юм бол энэ өөрөө их хүсрээрээ алдагдaltaй төсөв болчиход байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт бонд гаргаад явчихж байгаа. Бонд бол өөрөө өөр. Манайх бол бонд өрийг За үцээж хэвлээ. өрийг өр гэдгээл бүртгэдгээс биш өрийг бол бид нэр орлого гэж бүртгэдэггүй. Тэ. Тэгэхээр энэ бол өөрөө бол алдагдал болчиход байна. Хэрвээ аж ахуй нэгжийн байгууллагын хувьд байх юм бол энэ арай өөр хэрэг болно. Мэдээч хэрэг. Их усүр талаасаа яриул гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл дансантх мөнгө нь хідэн дүүрэг байна. Энүүгээрээ бид нар юу зарцуулах гэж байгааг мөргөж байгаа асуудал байх юм бол энэ магадгүй өөр асуудал. Бид бол төсвийн хууль маань юу гэж явдггүй гэхээр жил бүрийн орлогоо тооцоод зарлага тооцоод ингээд алдагдал тэнцлээ гаргадаг. Тэнгүүт нодлонгийнхоо орлогыг дахиад дараа жилд нь орлогоо гэж хэлээд ингээд тэнцлээ гаргах юм бол нийслэлээр ганцхан зөвхөн нийслэлээр өөр зарчим үйлчлэг болчиход байгаа байхгүй. Тийм учраас бид нар энийг заавал авч үзэхийн тулд бол одоо нэгдсэн төсөөр авах нь зүйтэй л гэж үздэг. Тэгээд энэ тогтоолын төслийн 1 дээр болон 2 дээр бол яг энэ агуулгаар холбогдох арга хэмжээг одоо судалж шинжилээд илүү боловсронгуй болгоо гэсэн заалт тавьсан байгаа юм байна. Энэ дагуу бол бид нар ажиллах нь зүйтэй л гэсэн юм бодолтой. Тэгнэ за одоо ингэж байна. Байнгын ороо сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж болно гэд байгуулсан. Тэгээд сонсгол даргалагчийн эрх үүрэг гэдэг энэ дэгийн тухай хуулийн дээр сонсголын тайлан хянаж эрхээ этгээдэд танилцуулах гэдэг ийм дэгээр л явж байгаа юм байна шүү. Устдаар хууль зөрчөөдөөс юм байхгүй. За сайн зэрэг шүү. За тэгэхээр би энэ цаашдаа сангийн маань одоо энээс ухарж байгаа юм байна. 2 жилийн өмнө төсвийн реформыг хийж байхдаа бид нийслэл орон нутгийн түвшинд хариуцах юм дээр улсын төсөв тавихгүй гэсэн улс төрчдийн ногоон улаан лаа зөргиж жагаад бүгдийг тавьсан та нар өөрсдөө. Тэгэхээр энэ хязгаартай байхгүй. Уг нь энэ хуулиар хийцэн. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр зам гэдэг чиглэлийг та нар өөрөө нийслэлийн нэгжийн хууль дээр тавиулсан шүү дээ. Замаа одоо оролцохгүй, сургуулиудыг оролцохгүй гэдэг. Тэгээ гишүүд нь ингэж тавиад ингээ холдоод байгаа байхгүй. Тэгэхээр энийг нэг үсэн гарга. Хоёрдугаарт үн үртгэхээс үед юм уу тэдэн зуун тэрбумаас дээшээ бол эсвэл усын төсөв дээр суулгаж яам нь хэрэгжүүлнэ гэдэг зарчмаа гарга. Энэ орон нутгууд чи ийм хүнд байдалд орчод шүү дээ. Нэгжийн хуулийн дагуу чиг үүргээ хэрэгжүүлээ мөнгөө босгосныхоо төлөө одоо ингэж буруутгах зүйл байх юм бол эн чинь бүтэхгүй. Тэгэхээр энэ дээрээс чи харагдахгүй байна. Тийм учраас би золоо гişүнэ та хэдийн улс төрийн зорилгыг ойлгож байгаа. Би зүгээр нийслэгээ гаргаач. Бити энэ бусад аймаг
За золжиргал гişүү. За асуулт асуугаагүй гэж байна. Буулган туяа гişүү.